Нийтийн албан тушаалтан өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж болох уу? Мэдээж үгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлд алтны жигүүргээ биелүүлэхэд тавигдах хориглолт болон хязгаарлалтыг хуульчлан өгсөн байдаг. Тухайлбал албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, гэрээ байгуулах, хяналт шалгалт хийх ажиллагаанд оролцохыг хориглодог. Мөн албан тушаалтны нэгдмэл ашиг сонирхолтой байсан этгээд болон өмнө нь ажиллаж байсан аж ахуй нэгжтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, гэрээ байгуулах ажиллагаа, хяналт шалгалт хийх ажиллагаанд 2 жилийн хугацаанд оролцохгүй байх хуулийн хязгаарлалтыг тогтоож өгсөн байдаг. Энэхүү тогтоож өгсөн хязгаарлалтын үндсэн гол чиглэл нь нийтийн албыг ил тод шударга байлгахад оршдог. Иймд иргэн таны гэр бүлийн гишүүд, найз нөхөд, өмнө нь хамтран ажилладаг байсан хамтран ажиллагч нар чинь нийтийн албанд ажиллаж байгаа тохиолдолд та өөрийнхөө төлөө шийдвэр гаргуулахаар түүнийг шахан шаардах нь өөрөө хориотой байдаг ахнэ.